дээр дараагийнхаа хичээлүүд. За ингээд Suffolk програм маань нэгдсэн. За бид нар ажлаа үргэлжлүүлж хийхэд тулд өөрсдийн ажлын хавцаа сонгох хэрэгтэй. За бидний үйлчилсэн ажлын хавцал маань D-дискэн дээр байгааг та бүхэн санаж байгаа. За бид нар энэ хавцаа дахин ажлын хавцаараа сонгож өгнө. За ингэснээр бидний хадгалсан файлууд маань байж байгаа. За одоо бид нар юуг үзэж байгаа юм бэ гэхээр бид нар одоо ингээд сегмент зуръя. За энэ маань сегментэд зурлаа. За энэ дээр хэдүүлээ edit хийгээд point-а харъя. За ингээд энэ маань дандаа Z тэнхлэх маань 0-той тэнцүү байгаа. За бидний хийж байгаа ажил маань жишээ нь магадгүй 1100 дугаар төвшин дээр байнга хийгдэх хичээл болно. Тэгэхээр бид нар энэ цэг болгоно ингээд зөөгөөд байх айгүй хүндрэлтэй. Тийм учраас бид нар бүр эхнээс нь яаж 1100 дугаар төвшин дээр байнга зураг зурх вэ гэдгийг одоо оруулж байна. За бид нар ингийн тулд create, digitize, propertize эсвэл бид нар toolbar дээрээс ажил сурах хэрэгтэй. Энэ маань энэ байгааг та бүхэн харж байгаа иконоор нь адилхан учраас бид нар энэ командыг өгөх. За энэ propertize гэдэг команд юу? За энэ string number гэдэг маань одоо бид нар эндээс ямар өнгөтэй string-ээр зурх вэ гэдгийг тайлбарлаж. За одоо бид нар 7 гэдэг өгч. За энэ DZ тэнхлэг маань бид нар энэ дээр 1100 гэдэг төвшингийн өгч. За энээс хойш одоо бидний зурсан зүйлс маань дандаа 1100 дугаар төвшөндөө Z тэнхлэг маань 1100-тэй тэнцүү байна. За хэдүүлээ одоо шалгаад үзье. Apply даа. За одоо шинээр цэгээ үүсгээд сегмент зурч. За одоо тухайн сегментийг edit хийгээд харъя. За ингээд бүх цэг маань Z нь 1100-тай тэнцүү байгааг харж байгаа. За одоо тэгээд ганц нэг цэгээ жоохон өөрчлөөд үзье. Энийг 1009 гэдэг өгч. За apply даа. За ингээд хажуу талаас нь харахад бидний сегмент маань ингээд доошоо сонсон байдлаар эхний цэгүүд маань дандаа 1100 дугаар төвшин дээр үүссэн байгааг бид харж байна. За маркерыг найрлагч. За ингээд гих мэдчлэн бид нэр ингээд өөрийнхөө хүссэн тэнхлэг дээрээс эхлэн зурж төвшнгөөс зурж болох юм байна тийм үү. За одоо энэ дээр энийгээ түр арилгаад одоо хэдүүлээ яаж хэрхэн edit хийж өөрчлөх талаар үз. За энэ өөрсдийн үүсгэсэн файлыг гаргаж ирэхдээ чирэг даралтаар оруулж ирнэ гэдгийг та бүхэн мэдж байгаа. За одоо ингээд кубе гаргаад байна. За энэ дээрээс бид нар одоо эндээс үзье. Edit point-ыг мэдж байгаа бид нар move point. Энэ маань цэгийг зөөх. За одоо эндээс хамгийн ойрхон цэг дээрээ дараад татна гэсэн үг. Чирнэ. За ингээд тавихад энэ цэг маань зөөгдчих. За та бүхэн энийг хадлаа. За би энэхүү үйлдэл маань буруу болчлоо гэж үзээд буцах шаардлага гарвал энэ буцах команд байгаа undo гэсэн команд. За энийг дарахад буцчих. За энэ маань зүг байсан юм а гэд redo бас гэж болно. Ингээд буцаад ингэ болж. За ингээд буцаагаад куба хэвэнд нь оруулчих. За энэ хүү командыг та бүхэн ойлгосон баг. За одоо эндээс copy point. За бид нар яагаад энэ copy point гэдгийг сонгож байгаа вэ? За энэ цэгийг зөөхөд эндээс яг энэ цэгээс энэ цэгийн хоорондох энэ шулууныг энэ цэг харьяалтай байгаа учраас аваад зөөцөж байгаа та бүхэн мэдж байгаа. За хэдүүлээ дахин шалгаад үзье. Ингээд зөөхөд энэ цэг маань энэ хоёр цэгээс энэ цэг рүү явсан шулуун маань шууд тэр цэгээрээ зөөгдөж байгаа харж байна. Олдон цэг байхгүй учраас энэ шулуун бүхэлдээ энэ цэгийг дагаад зөөгдөж байна. За тэгэх юм бол бид нар жишээ нь энэ дунд нэг цэг аваад тэр цэгээ зөөх юм бол энэ маань энийг одоо цааш нь далилах гэж байгаа бол бид нар энэ дээр copy point гээд энэ цэгийг копидоод энд тавьчихна гэсэн. За тэгээд энэ дээр бид нар координатыг өгж болох юм. За ингийн тулд бид нар энд нар координатыг нарийн өгж болно. Гэхдээ бид нар энэ дээр зүгээр өгөхгүй явчих. За ингээд тэн дээр шин цэг үүсчихэ. Цэгээ аваад бид нар энэ дээр өөр тийш нь зөөгөөд аваачиж байгаа. За дахин нэг шалгаад тушаад үзье. Энчнээс энд цэг үүсгэж. Apply. За ингээд энэ цэг маань дундаас нь зөөгөөд энэ цэгүүд маань байрлалаа өөрчлөхгүйгээр өөр цэг үүсчихэж байгааг та бүхэн харлаа. За энэ хүү команд маань ийм учиртай байна. За хэдүүлээ буцаагаад кубе хэвэнд нь оруулчих. Undo хийгээд. За одоо эндээс delete point. Энэ маань цэг устгана. За ингээд цэг нь устдаад энэ хоёр цэгийн хоорондох сегмент маань ийшээ шилжиж байгааг та бүхэн энэ цэг байхгүй болж байгаа. За энэ команд маань ихээр та бүхэн ойлгож байгаа. За дараагийн ээлжин. За renumber segment. За энэ маань сегментийнхаа өнгийг бид нэр дахин дугаарлаж өөрчлөх гэсэн. За одоо энэ сегментийн тухайд авч үзье. Эннийхээ бид нар 6 гэдэг өгч. За тэгэхэд энэ сегментийн маань өнгө шар өнгөтэй болж өгч байгаа. За энэ тэгэхээр бид нар сегменттэйгээ сүүлд нь бас өнгийг өөрчлөх болох юм байна тийм үү?
За эндээс бид нар copy segment гэсэн команд. За энэ маань сегментийг хуулж ирснийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Яг тухайн сегментийг зөв. За string 5 гэдэг. За ингээд өнгөн өөрчлөгдөд энэхүү дээдлийн контракт дүрс маань нийшээ зөвөгдөж байгаа. Тухайн сегментийг. За би та нарт түрүүн хэлсэн нэг буюу хоёр цэг нийлээд нэг сегментийг үүсгэж байгаа. За ингэж олон сегмент үүсээд жишээ нь одоо бидний куб дүрсэн дээр маань энэ тухайн зөвхөн энэ цэгийг point гэж нэрлэх юм. За энэ point-уудаар үүссэн энэ цэнхэр квадратыг сегмент гэж нэрлэж байгаа. За эндээс ингээ олон сегментүүд нийлээд ороод тэгэхээр энэ куб маань нийлэнхүүдээ өөрөө string болж өгч байгаа. За энийг та бүхэн ойлгож байгаа. За бид нар эндээс delete segment гэдэг команд. Энэ маань сегментээр нь устгана. За энэ сегментийг бид нар устгахж байгааг хадлаа. За мөн адил одоо энэ дээр close segment. За энэ нь сегментийг хаах гэж байгаа. За одоо энэ дээр энэ командыг бойлуулаад за шинээр би танарт нэг зүйл зурж байгаад үзүүлье. За одоо энэ дээр нэг иймэрхүү хэлбэртэй сегмент байгуулж. За одоо бид нар close segment гэсэн командыг энд даахад энэ сегментийн маань эхний төгсгөлийн хоёр цэг маань шууд холбогдоод хаагдчихж байгаа. За энийг та